Эрхэм сонсогчдоо та бүгдээ өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Mancast подкастын маань цаашийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаторийн сэтгэл засал чимж хонгор зул эмч маань оролцохоор ирсэн байна. Завгүй их ажлын хажуугаар бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэнд баярлалаа. Намагс ингэ урьж оролцож баярлж байна. Mancast-ийг хүрэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Хоёлаа өнөөдөр ер нь хүн сэтгэл зүйн хувьд насан турш гэж одоо ямар ойлголт байдгийг насан турсан хүн ер нь сэтгэл зүйн хувьд одоо өөрийгөө эрүүл сарвал авч явахад ямар хүчин зүйл нөлөөлтийг ингээд энэ тухай илүү төвлөрч ярих гэж бодож байна. За тэгээд хамгийн одоо эхэнд ер нь таны бодлоор одоо яг ажил үргийнхаа хүрээнд ингээ харахаар ер нь монголчуудын яг сэтгэл зүйн нөхцөл байдал ер нь ямар хөө байна гэж та одоо дүгнэдэг бай. За одоо яг нийтээр нь ярих юм бол манай монголчууд нэлийн стресстэй байгаа юм шиг надад санагддаг. Одоо жишээлбэл фэйсбүүкээр ч юм уу тий сошиалаар ингээ юм харж байгаад айгүй их ингээ уур бухимдалтай зүйлүүд нэлээх байдаг. Хоёр дахь ингээд стресс ихтэй байгааг тодорхойлоод байгаа зүйл гэх юм бол айгүй их нэг хов жив одоо хүний одоо мууд дурлах ч юм уу эсвэл те нэг ач холбогдол байхгүй зүйл дээр ингээ ач холбогдол өгöd байгаа нь одоо тэр хүн болохоор өөрийнхөө стрессээс холдох гээд байгаа нэг юм хариу урал юм болов уу гэж би ингээ хардаг. Тэгэхээр болохоор одоо нийт массаар бол нэлийн сэтгэл зүйн стресс нэлийн өндөртэй байна л гэж бодож байна. Одоо ингээд яг энэ сэтгэл зүйн одоо асуудал гэх бах те бүр одоо мэдээж энэ үе шаттай тэгээд дотроо ангилалтай байх. Гэхдээ ер нь нийтлэг одоо танаа эмнэлгээс тусламж авч байгаа тэр дундаа танаас тусламж авч байгаа хүмүүсийн хамгийн нийтлэг тохиолдож байгаа одоо нийтлэг асуудал нь ер нь сэтгэл зүйн ямар асуудал ер нь голж ил таамаглаж байна. Одоо яг миний ярих гээд байгаа гол юм гэх юм бол одоо сэтгэл зүйн хувьд зарим талаараа нэг том болоогүй байгаа хүмүүс маань ингээ амьдрал дээр гараад ирэхээр болохоор юм харилцааны асуудлууд үүсдэг. Тийм учраас одоо яг тусламж авч байгаа хүмүүс тодорхой нэг юм уу, хоёр юм уу, гурван хүчин зүйлээрээ болохоор сэтгэл зүйн хувьд яг одоо 25 настай хүн байлаа гэж бодъё л доо. Тэр чинь ингээд биологийн нас нь болохоор аль хэдийн наснд хүрсэн байгаа тий. Гэтэл за жишээгээр ингээ ярих юм бол би ингээд тийм саллаа нийллээ ч юм уу тий ингээд ингээ асуудал гарч ирж штэ. Тэгэхээр болохоор тухайн хүн өөрийгөө сайн таньж мэдэж чадаагүй надад яг ямар хүн таалагддгүй юм би одоо их нэртэй болох гэдэг надад би нэг ямар их нэртэй болохыг хүсэж байгаа. Эмэгтэй хүн болохоор би яг ямар нөхөртэй болохыг хүсэж байгаа гэдгээ яг таньж мэдгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө тий энэ гой залуу байна. Энэ гой хүүхэн байна тийм үү? Би энтэй суучи гэд ингээ суучдаг. Тэгээд хэдэн жил ингээ хамт амьдраад ирсэн чинь энэ чинь ингээ хариуцлагагүй нөхөр исэн биш үү? Тий. Эсвэл энэ чинь ингээ үнэнч биш байсан юм биш үү? Тий. Эсвэл болохоор энэ чинь мөрөдө тоглоод байна штэ. Гээд одоо ингээ би энэ хүнтэй ингээ хамт амьдрахад айгүй хэцүү байна гэд хүрээд ирдэг. Тий. Эсвэл одоо би ингээд хууртчлаа, хүнийг таньж чадаагүй ингээ хууртчлаа. Энээс болоод би ингээ сэтгэл готрол төвшлөлтөнд ороод байна гэд ирдэг. Энэ маань болохоор яаж ийна гэхээр тэр хүн одоо надад ямар би ингээ хүнтэй сухад бэлэн үү? Тэгээ би хариуцлага үрж чадах уу? Би хүүхдтэй болох юм бол хүүхдээ өөрөө хүмүүжүүлэх надад тийм үү? Боломж байгаа илүү гэдэг одоо жишээлбэл ингээ хүүхд гэдэг чинь л эцэг их болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Эцэг их гэдэг чинь болохоор хүүхдийн өмнө бид нар хариуцлага үрхээс үр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд эцэг ихт болоход арай бэлэн биш байж байгаа. Одоо ингээ хүүхдтэй болоод тэрний дараа амьдрал салдаг ч юм уу тий. Тэгэх юм бол ингээд эн чинь зөвхөн тэр хоёр насанд хүрсэн хүний амьдрал биш. Ингээ хүүхдийн амьдрал бас ингээ яригадаад ирж байгаа. Тэгэхээр ингээ яг ийм асуудлууд агих байдаг. Одоо жишээлбэл
насанд хүрнэ гэдэг маань болохоор өөрийнхөө эрхээ мэддэг, үүргээ мэддэг тийм үү. Ингээд эрхийнхаа төлөө уучлаарай чи миний ингээд миний хувийн орон зайлаа алдаад байна шүү ч юм уу. Тэ за миний бас ийм эрх хэмжээ байгаа. Би ийм үүргээ биелүүлсэн. Би бас ийм эрхээ эдэлмээр байна гэд ингээд дуу хоолойгоо өргөж чаддаг. Тийм үү. Энэ маань болохоор айгүй чухал байхгүй юу. Тэгэхэд чинь тэгээд ингэж өөрийнхөө төлөө дуурч чадахгүй байгаас болоод мэдээж хэрэг хамт ингээд нэг хүнтэй амьдралаа нөгөөх нь болохоор дуугаа номоо ингээд өөрийг нь дуулууртай байлгаад идлаа гэж бодъё. Тэгэхээр нөгөө хүн маань ингээд уламд бүр даварж болно шүү дээ тий. Гэсэн чинь би ингээд олон жил ингээд энэ хүнд ингээд дарлуулсан ч юм уу гэ ингээд байгаад идэг. Энэ чинь болохоор бас ингээл яг тухай нөхрөөс шалтгаалсан байж болно, ихнэрээс шалтгаалсан байж болно, хоёулангаас нь шалтгаалсан байж болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ энэ чадвар маань дутуу байгаад ирэхээр ингээ хувийн харилцаан дээр ч асуудал үүснэ, ажил дээр ч асуудал үүснэ, найз нөхдийн харилцаан дээр ч асуудал үүснэ л гэсэн үг юм. Тэгэхээр хүн бол хүссэн хүсээгүй ингээ бие махбодын үед ингээ том болчихно. Ингээд тий 10-наас 18-наас 20-наас 40-наас 50-наас гэдэг ингээ байгаад. Сэтгэл зүйн хувьд ингээд өөрийгөө тий нас биед хүрэх нь ингээд асар олон амьдралд ч угаасаа стресс үргэлжлэн тохиолдно. Ямар нэгэн зүйл тохиолдно. Тэгэхээр тэр стрессийг эвтэйхнэр аятайханаар даван туулах чадварыг болохоор сэтгэл зүйн насанд хүрсэн хүн эвтэйхэн аятайхан давтаж. Тэгж чадахгүй байх юм бол одоо ажиллаар айгүй амжилттай хүмүүс байдаг. Яг тэгээд ингээд дотн харилцаатай болох ч юм уу гэр бүл зохиох тэр ингээд над филдэд байгаа хүмүүсэнд байгаа. Энэ маань болохоор ингээд би ажиллаа хийх ёстой, өөр хариуцлагатай байх ёстой, өөрийгөө хөгжүүлэх ёстой, хамт олон дундаа би болохоор ингээд нийцэх ёстой гэдэг юмудаа бол хийгээд байгаа. Тэгээд тэр хүн ингээд харахад айгүй амжилттай карьертай юм хүн байна. Тэгэхэд яг хувийн харилцаан дээрээ болохоор ингээд хажууд хүний ойлгох тий байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэх мэтчлэнгээр ингээд зөндөө олон юмнууд байгаа штэ. Тэгэхээр эсвэл ингээд тухайн хүнийхээ л үг аясаар байгаад идэг. Эсвэл энэ хүн ингээд миний үгээр байх хэвээр ингээд тий эрэгтэй хүн бол магадгүй эрэгтэй хүний нөхрийн өмгч айгуу чухал штэ. Тийм үү? Чи миний хаар л байх хэвээр гэдэг. Зарим одоо ингээд ээж нь гэрийн гавхмаг шийдвэрийг гаргадаг тийм хүмүүс байх юм бол ингээд эмэгтэй хүмүүс ингээд айгу чухал гээд тий яг тийм эмэгтэй ээжтэй өссөн эмэгтэйчүүд болохоор ерөнхийдөө ингээд хамаг эмиг гэрийн босс хийчих гээд байдаг. Эсвэл яг тийм ээжтэй өссөн эрэгтэй хүн болохоор тий ингээ эмэгтэй хүн нэрээ хамаг юм шийдвүүлэх гээд жоо хойлоо суугаад. Тий. Тэгэхээр ингээд эн чинь болохоор яг айгу хэцүү болчихж байгаа байхгүй. Ингээ харахад бол амжилттай байгаад байдаг. Тэгээ хувийн харилцаан дээр ч юм уу ингээд бас ингээд унаал гэсэн үг. Тийм байна. За ер нь сэтгэл зүйн хувьд ямар одоо шинж тэмдэг гэдэг юм уу? Эсвэл ямар нөхцөл бүрдэхээр ер нь сэтгэл зүйн хувьд энэ хүн том болсон хүн байна гэж үздэг. Одоо бие махбодын хувьд том болсон хүн гэхээр одоо ингээд одоо харагдах байдлаар нэг юм гэдэг шиг сэтгэл зүйн хувьд ер нь нэг ийм нийтлэг нэг ийм бүрдүүл энэ хүнийг ер нь том хүн болсон гэж үзнэ гэдэгт юу багтах вэ? За энэ зүйл маань ингээ хөгжөө явж идэг. Заавал ингээ өөрчлөгдөн. 25 настай хүн ийм байх ёстой гэсэн үг ерөөсөө биш. Хоёр дахь юм гэх юм бол одоо бүх хүмүүст яг ингээ хандаад хэлэхэд уучлаарай одоо миний хэлж байгаа зүйл өөрт чинь зарим зүйл нь байхгүй байх юм бол энэ болохоор өөрөө муу байна, сул дорой байна гэсэн үг ерөөсөө биш ээ. Энэ дээрээ болохоор ингээ ажиллаад одоо бид нар ингээ суралцаал явж байгаа гэсэн үг ээ. За сэтгэл зүйн хувьд том болно гэдэг нь хэд хэдэн шалгуураар ингээ хэмжигдэнэ. Нэгдүгээрт гэх юм бол ингээ мэдрэмж одоо ингээ өөрийнхөө сэтгэл хөдлөлөөг таних. За би уурлж ингээд тийм үү? Уурлахын цаана зөндөө олон шалтгаанууд иж болно шүү дээ. Би баярлаад ч уурлж бангадгүй тийм ингээд тгээс сурцсан бол. Тэгэхээр би сая миний уур хүрлээ. Ягаад уур хүрв? Тэ? Саяны зүйлээс болоод би гомдсон юм уу? Миний урам угарсан юм уу? Тэ? Эсвэл ингээд үзий ядалт төрсөн юм уу?
юу ч хийж болно шүү дээ. Тэгэхээр за би сая уурлаа. Уурсан чинь тэр хүний энэ үйлдэлнээс болоод би уурлжээ. Тэгэхээр ингээд надад тийм мэдрэмж төрсэн байна гэдэг ингээд уурсныхаа цаад мэдрэмжийг бид нар ингээд таньж мэдээд нэрлэхийг хэлээд байгаа. За би гомцсон юм байна. Миний урам уурсан юм байна. Тэ би үзий ятсан юм байна. Тэ за тэгээд трийгээ бид нар өөрөө зохицуулахыг хэлээд байгаа. За би ингээ шууд гарах уу? Эсвэл ингээ зөөлхнөр илэрхийлэх үү? Яаж илэрхийлэх үү? Тэгэхээр ингээд хүн өөрийнхөө мэдрэмжийг ойлгоод таньж мэдээд тийм үү одоо зүү зохистойгоор илэрхийлж сурна гэдэг нь болохоор хамгийн түрүүнд шинж. Тэгэхээр ингээд зарим хүмүүс гутарснаа ч мэдэхгүй тийм эсвэл хөөрснөө ч мэдэхгүй сэтгэл түгшээд байгаагаа ч мэдэхгүй ингээд явж идэг тохиолдлууд байдаг. Тэгээд энэ маань болохоор ингээд өөрийнх нь амьдрал болоод байгаа юм шиг мөртлөөр амьдралын чанарыг айгүй их ингээд сүйтгэж идэг зүйлүүд. Тэгэхээр ингээд надад ямар мэдрэмж төрөөд байгаа энэ юунаас болоод байгаа тий би энийгээ илэрхийлэх үү илэрхийлээд би тусламж авъя гэх юм бол өөрөө мэдрэмжээ мэдж гин ойлгож гин илэрхийлж гин энэ болохоор та ингээд өөрийгөө сайн ойлгож байна гэсэн. Энийг нөгөө эсрэг талд нь болохоор хажуудах нь бид нар мэдрэмжийн таньж гин үү мэдж гин үү ойлгож гин үү тий тэрэнд нь тохируулж харьцаж гин үү гэдэг. Жишээлбэл ингээд эхнэр уурлаад тахт нь ингээд бид нар ойлгохгүй ч болно шүү дээ. Эсвэл нөхөр уурлаад тахт ингээд ойлгохгүй. Ядраад тахт нь бид нар ингээд ойлгохгүй тий. Өө чи өрөөд рүү ядарсан ингээд байхт нь чи хоолой хийдэг гэжтэй хоолой хий. Тэр хүн яг өнөөдөр хоолой хийх чадваргүй гэж болно шүү дээ. Тэгэхээр ингээд нөө бусдыг бас ингээд мэдрэмжийг ойлгож таньж мэдж зөв зүйтэй хариу үйлдэл үзүүлж гэнэ гэдэг хамгийн чухал. Хоёрт нь гэх юм бол бусдтай эрүүл харилцаа үүсгэж гэнэ. Эрүүл гэдэг нь бусдтай зөв харилцаа эхлүүлж одоо ирэх тэгш гэсэн үг тийм үү? Миний надад ирэх байгаа, чамд ирэх байгаа, миний үүрэг байгаа, чиний үүрэг байгаа гэдэг ингээд зөв харилцаа эхлүүлэх, үргэлжлүүлэх дуусгах чадвар байна гэсэн үг. Тэгэхээр ингээд анханасаа ингээд нөгөө өөрийнхөө ингээд зүү харилцаа эхлүүлж чадахгүй бол тэгэл тэр хүн ингээд тэр харилцаан дээр бүтлгүүтэх байхгүй юу? Бүтлгүүтнэ. Тийм учраас яг энийг зарим хүмүүс ингээд эхлүүлж чаддгүй. Одоо ингээд өөрийг нь доош нь хийгээд үнэлэхгүй байхад ингээд би энэний хойноос гүгээл ивэл тэ би энд дуулууртай байгаа л ивэл энэ намайг хизээний цагт хайрлна. Энэ чинь миний одоо найз нөөрийг нь яг төрөвч юм шиг ашигладаг байлаа гэж бодъё л та тий. Тэгэх юм бол ингээд тэрийг ингээд хүлээн зөвшөөрөхгүй тий. Энэ миний найз шүү дээ. Тэгээд ингээд эргэн тойрны хүн хараад байхад ингээд тэр нь яг жинхэнэ найз тий. Одоо би энд харилцан ашигтай найз байл биш байх жишээ нь. Тэгэхээр ингээд анханасаа зөв харилцааг эхлүүлдэг, үргэлжлүүлдэг, за ингээд дуусгаж чаддаг тий. За хоёулаа ингээд таарч тохирохгүй юм байна. За тэгээд ингээд салъя. Гэхдээ салахтаа болохоор ингээд им наримталтаа салъя ч юм уу. Хүүхдийнхаа хичнээн бит хоёр салсан ч гэсэн тий би аавынхаа үүргийг би ээжийнхаа үүргийг ингээд биелүүлье. Тэгээ хүүхдүүдтэйгээ уулздаг байя. Тэгээ харилцдаг байя. Гэт ингээд салж явах юм бол энэ бол шүүнд зөв харилцаа тусгаж байгаа гэсэн үг. Ингээд саллаа. Тэгээ уцыг авдаггүй блоклдог тий үзэж чаддаггүй хүүхдээ уулзуулдаггүй энэ болохоор зөв сал биш л гэсэн үг. Тэгээд өөр нэг зүйл нь гэх юм бол өөртөө болон бусдад шүмжлэлт ханддаг. Энэ чадвар ингээд миний бодлоор нийт манай монголчууд маань жоохон дутагдaltaй байгаа жоохон л санагдаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл өөртөө шүмжлэлтэй хандна гэдэг нь за би англи хэлээ сайжруулах нь надад чухал байна. Яагаад вэ гэхээр ингээд би одоо сэтгэл зүйн хичээл авч байгаа байхгүй юу. Тэгээд надад хэлний барьер үсээд байгаа. Тэгээ өөрийгөө зөв ойлгуулахын тулд би одоо орчуулагч эсвэл ахыг хүсэхгүй байвал би англи хэл аягүй сайжруулах хэрэгтэй болчиход байгаа. Тий. За тэгэхээр би миний англи хэл ингээд муу байна. Би англи хэл сайжруулъя гэд би өөртөө шүмжлэлт хандчихвэл би болж гинэ гэсэн үг. За би эсвэл ингээд нэг хүүхдүүдтэй одоо илүү уурлаад байна. Хүүхдүүдээ байгаар нь хүлээж авч чадахгүй байна. За би ингээ хүүхдээ загнахаа арай болёо. Тийм үү? Хүүхдээ байгаар нь хүлээж авъя. Энд чинь хүүхд штэ гэд ингээ ах юм бол би надад шүмжилж чанар байна гэсэн үг.
Бусыг ч гэсэн шудраг бус байгаа зүйлийг бид нар дуурч чаддаг. Тэ хөөе уучлаарай ингээд чи юу хог аваач ч юм уу ингээд би ингээд хэлж чаддаг. Тэгэхэд чинь манай монголчууд болохоор яг ингээд жижиг зүйл дээр ингээ ачаал бүтэлгүй зүйл дээр ингээд нөө шүүмжилж стресстэй стрессээ гаргачаад яг хэрэгтэй зүйл дээр ерөөсөө ингээд шүүмжилтэй байдал ерөөсөө айгу муу байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл ингээ ямарваа нэгэн зүйл дээр болохгүй одоо зүйлүүд байна штэ тий. Тэрэн дээр болохоор дуу хоолойгоо нэгдсэн байдлаар ингээ хүргээд шаардж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгсэн мөрлөөр л ингээл дор бүрээл ингээл бүхэмдал. Тэгэхээр эн чинь ингээд өөртөө шүмжлэлтэй хандахгүй, бус шүмжлэлтэй хандахгүй гэж магадгүй гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл арх уудаг хүн. За би ингээд ер нь миний архины хэрэглээ их байна. Тэ яагаад би архи уугаад байгаа вэ? Энийгээ жоохон багасъя гэд бодчихвэл тэр шүмжлэлтэй байна гэсэн үг. Тэгэхэд ингээд архиудгаач хүлээн зөвшөөрөхгүй хүмүүсэнд байгаа даа шүү дээ тий. Тэд нар болохоор өөртөө шүмжлэлтэй байдал бага байна л гэсэн. Манкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик. За ингээд та сая одоо сэтгэл зүйн ийм хэв шинжүүд гэдэг юм уу ийм одоо юу байвал ингээд сэтгэл зүйн өвд хүн том болжээ гэж үзгэн те. Эрүүл том болсон хүн те. За тэгвэл одоо яг ийм болохоор бид нэр сэтгэл зүйн өвд насан турсан байна гэж үзгэн. За манай подкастыг маш их эцэг эхчүүд бас үздэг. Тэгэхээр хэрхэн яаж ээж юм уу аав ийм том хүнийг бэлтэх вэ? Хоол ундын нөгөө одоо өвдөл эмнэлэгт үзүүлээд тэгээд одоо юу гэдгийг витамин өгөөд байж байгаатай адилхан хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаатай адилхан сэтгэл зүг нь яаж ингэж саяны энэ бүрэн бүтэн хүн дээр охинч бай хүүч бай аваач бай гэдэг. За сэтгэл зүйн үед том болох процесс маань болохоор эрүүл харилцаан дээр ингээ үндэслэж явагддаг гэсэн үг. Одоо жишээлбэл за өөрөө ингээд жоохон хоцордог ээж байлаа гэж бодъё л да. За би бүр элбэг байдаг жишээгээ. Ингээд өөрөө хүн нэлийн шүүмжлээд байдаг. Тэ? Тэгсэн мөртлөөрөө ингээ хүүхдээ ангийнхаа хүүхдийг ингээ нэг шоглцсон ч юм уу бүл идсэн байхаар чи яагаад ингээ хүүхд ингээ шоколад байгаа. Энд чинь болохгүй шүү дээ. Яг бодит амьдрал дээрээ мань хүн өөрөө ингээ хүнийг одоо тий шүүмжилдэг одоо ялгуурладаг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд би ямар хүүхд хүмүүжүүлмээр байна. Бид нар тэрийгэ үлэрлэх нь чухал юм. Одоо жишээлбэл үзүүлнэ. Тий. Чи өөртөө хайртай бай гэл ингээл хэлээд байна шүү дээ. Тэгсэн мөртлөөрөө ээж юм уу аав заа юу ингээд амардгүй. Ингээ амралтын өдөр ч гэсэн ингээд амардгүй байлаа гэж бодъё. Тий. Тэгхийн бол тэр хүүхдээ яах вэ? Ингээд өөртөө амрах цаг гарах нь чухал юм а гэдгийг ойлгохгүй гэсэн үг байхгүй. Сурахгүй. Тий. Одоо жишээлбэл ингээд танаа хүүхд чинь ингээд П гэдэг үгийг хэлээд байна штэ гэхээр нь ингээд гэрт нь орсон чинь бүгдөө П гэж хэлээд идэг тийм үү? Эн чинь болохоор одоо ингээд чи юм хараалын үг хэлээд байна штэ болохгүй гэж байгаа боловч өөрөө хэрлээд байна гэж чинь л бид нар ингээд хэлж болно гэдгийг үлгэрлэж байгаа гэсэн үг. Энтхийн Гандигаас хүн ингээд хүүхдтэй та манай хүүхд их чихэр идээд байна. Чихэр баг битгий идэ гэж хэлээч гэдэг хүсэл тавьдаг байхгүй. Тэгсэн чинь 7 хоногийн дараа ирээрэй гэдэг. Тэгээд 7 хоногийн дараа очисон чинь Ганди мэдүү чихэр идэж болохгүй шүү. Заа юу гэж хэлээд болчдөг байхгүй. Тэгсэн чинь ингээл болоо гэсэн чинь ингээ болоо. Та тэгвэл энийг 7 хоногийн өмнө хэлэхэд яасан бэ гэсэн чинь тэгэхэд би өөрөө чихэр иддэг байсан юм аа. За. Тэгэхээр ингээ бид нар хэрхээ олж авахын тулд өөрөө хийсэн гэсэн. Тэгэхээр ингээ бид нар ингээд за чи ингээ хүнтэй зүү харьцнаа гэдэг гэж штэ. Тэгсэн мөртлөөрөө өөрөө хүнтэй бүдүүлэг харьцаад байх юм бол хүүхд чинь тэрийг сурнаа л гэсэн. Тэгэхээр ингээ хүүхдээ хүмүүжүүлэх гэж бид нар хичээх хэрэггүй. Бид нар өөртөө жоохон чүмжлэлтэй хандаад за би юу чадж байгаа илээ. Юу минийх болж байгаа илээ. Юун дээр жоохон дутагдaltaй байгаа илээ. Тэрийгэ эхлэж өөртөө жоохон шүмжлэлтэй хандна. Тэрийгэ бусдаас сурж болно.
бүр болохгүй бол зөвлөгөө авч болно. Тэ бусдыг үлгэрлэн дуурайж болно гэсэн үг. За ингээд эцэг эхчүүдийн хувьд бол ийм одоо нөхцөл тэнгуут нөгөө одоо жишээлбэл амьдрал дээр ямар хүндрэл байгаа гэхээр хүүхэд бол ээжээсээ аваасаа аль альнаас нь үлгэр дуурайл авч өсөх ёстой. Харамсалтай нь одоо манай Монголд бол одоо гэр бүл салтын тоо маш хүнд байна. Ганц би ээжүүд маш их байна. Да бас үеийн үед ганц би аавууч бас байна. Тэгэхээр одоо ганцаараа хүүс нь ямар ч байж болно те. Ганцаараа хүүхдээ өсгөж байгаа нөгөө одоо 50% баг нь байхгүй тохиолдолд тэр орон зайг ер нь одоо мэдээж өөрөө ээж байж байгаа аав болохгүй аав байж байгаа ээж болохгүй тодорхой. Тэгэхээр тэр орон зайг ер нь ямар байдлаар багч гисэн бүрэн биш юм аа гэхэд багч гисэн ер нь нөхөл одоо бидний хэлээд байгаа нөгөө бүрэн бүтэн том хүн гарч ирэх байна. Тэгээ угаасаа амьдралд чинь болохоор ингээд маш олон шалтгаанаас болоод тий ингээд хүүхдээ ганцаараа өсгөж болно, бүр ээж аав маань байхгүй ч гэж болно тий ийм нөхцөл байдлууд байгаа. Байсан ээж аав маань бидэрт бас ингээд зүгээр үлгэрлэхгүй бас тохиолдлууд маш их байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань ингээд яг одоо ингээд ээж аав нь хоорондоо хэрэлддэг байлаа гэх юм бол бусад хүмүүстэй таарамжтай байгаад яг хостой болохоор тэрнтэйгээ таарахгүй байх магадлал өндөртэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд би яг за надад нэг юм асуудал байна. Надад ингээд эсвэл манай аав, ээж надад яг энэ талын сайн үлгэр дуурайл болж чадаагүй юм байна. Гэсэн хүмүүс зөндөө байгаа. Эдгээр маань юу яадаг вэ гэхээр ээж аваас авах нь чухал боловч бид нар эргэн тойрныхоо хүмүүсээс ингээ үлгэр дуурайл маш их авдаг. Багшаасаа, найз нөхдөөсөө, найз нөхдийн ээж аваасаа, ах дүүгээсээ, хамаатан садангаасаа гэд. Тэгэхээр одоо хүүхдэд бол хүүхд насанд ингээд нөө боломж харьцангуй бага байдаг. Боломж муу байсан гээд тэрийг сурч болохгүй гэсэн үг юусэн биш. Тэгэхээр ингээд нөгөө нэг хэрвээ за одоо аав ямар нэгэн байдлаар болоод хамт байхгүй наа гэж төсөөлье. Тэгээ эрэгтэй хүний үлгэр дуурайл сайн эрэгтэй хүний үлгэр дуурайл хэрэгтэй байна гэж бодсон тийм. Тэгвэл өвөө ээж болно. Хамаатны ах ээж болно. Эсвэл ингээд маш сайн ингээд нөгөө багш ээж болно. Одоо бид нар тэсвэр хатууж одоо маш олон хүмүүс ингэж хэлдэг. Би ингээд спортод ороагүйсэн бол би ийм зүйлээр хичээллээгүйсэн бол тэр багш байгаагүйсэн бол гэж хэлдэг тий. Тэгэхээр ингээд нөө хэрвээ нэг зүйл байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр бидэрт үлгэр дуурайл болох хүмүүс эргэн тойронд зөндөө байдаг. Зөндөө байдаг. Тэрийг бид нар ингээд нэг хүлээж авах нь чухлаа гэсэн үг. Тэгээд айгуу гой зүрц зүг байгаа л да. Шав бэлэн болоход багш гарч ирнэ. Тэгэхээр ингээд за биеийн талыгаа ингээд жоохон ингээд сайжруулах хэрэгтэй байна гэд одоо шийдсэн тохиолдолд өөртөө жоохон шүмтэлтэй хандсан тохиолдолд багш гараад ирнэ. Угаасаа гарч ирнэ. За дараагийнх нь бид нар ер нь нэг юм одоо нэг юм төрөлхийн ч гихч болохгүй байх л та. Ер нь одоо хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг шүү дээ. За сая бол хоёлоо ингээд бүрэн биш гэр бүл гэдэг юм уу. Ээж аав хоёрын нэг нь байхгүй тохиолдолд яах вэ гэдэг тухайсан бол одоо яг эсэргээр ээж нь байна, аав нь байна, эмээ нь байна, өвөө нь байна, ах нь эгч нь байна. За материалын талаасаа бол орон гэр байна. Дутагдах гачигдах юм байхгүй. Одоо магадгүй сайн төлбөртэй сургууль сурч ийн тэр нь бас багш нар нь байна. Ээж аав нь хангалттай анхаарал тавьж байна. Тэгээд их нэг болдгоо те хүүхэд одоо ингээд бүх юм нь одоо гадна талаас нь харахад бүх юм байгаа хэрнээ хүүхдийг болж өгдөг. Тийм хүүхдийг одоо бас дахиад нэг том хүн болгох хэрэгтэй байж тээ. Тэгэл одоо юу гэдгийг муу сураалаа гэдэг эсвэл ингээл нэг хэрэг төвхт орчих гоч гэдэг ч юм уу эсвэл анги дээр ингээл хэрэг тариал ээж аав нь 7 хоног болоод сургуулийн одоо нийгмийн ажилтан дээр дуудагддаг ийм хүүхдүүдийг одоо ер нь ийм хүүхдээ эцэг их байвал яах ёстой? За
Яг энэ дээр бол хоёр зүйл дээр би яг онцолж ярмаар байна. Нэгдүгээр гэх юм бол ингээд хүүхдийн маань одоо ингээд би хүн болоход юу нөлөөлдөг вэ гэхээр ээж аавын ДНХ нөлөөлөл нь ялцчихгүй. Хоёрдугаарт юу нөлөөлөх вэ гэхээр хүүхнийх нь онцлог одоо ингээд ээж аавын ДНХ-ээс гадна одоо ингээд бас тухайн хүний ингээд хувийн онцлог гэж байдаг. Тэр зүйл нөлөөлдөг. Ингээд ээж аав төгс байлаа гэд одоо бүх зүйлийг яг ингээд цаг тухайд ингээд хангаж өглөө гэхэд бид нар хүүхдтэй 35% нөлөөлж чадна. Одоо бусд нь болохоор орчны нөлөө, тухайн хүүхдийн онцлог тийм үү? Туулсан туршлагууд нь нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр ингээ эцэг их л ингээ сайн байчих юм бол бүх юм болно гэсэн юм ерөөсөө нэгдүгээрт байхгүй. За хоёр дахь юм гэх юм бол нэг ийм асуудал гардаг. За энийг би бүр жишээгээр ярья. Ээж аав ингээд айгуу цэвэрч за эсвэл айгуу гоё хоол хийдэг байлаа гэж бодъё. Ээж айгуу гоё хоол хийдэг, аав айгуу гоё хоол хийдэг, тийм үү? Гэрээ цэмбитэл ингээд амсалчдаг. Тэгээ хүүхдүүдэд тэрэнд оролцуулдаг. За миний хүүхд ядарчин. Тэ? Чигчлээ л хий. Эсвэл өөрийгөө л бод гэд ингээд тэгчин. За тэгэх юм бол тэр хүүхд ямар болох вэ гэхээр ингээд цэвэрч байхыг, тийм үү? Айгуу сайхан амттай хоол хийхийг бусдаас айгуу шаардна. Энэ айгуу заам шүү дээ. Чи нэгэ цэвэрлэхгүй яасан. Энэ хоол жоохон амтгүй байна да гэд тэ. Тэр хүүхд яг тийм ээж автаа бол байх юм бол бусдаас стандарт бусдаас хүснэ. Тийм хүснэ. Тэгээд өөрөө яг цэвэрлж чадахгүй, хоол хийж чадахгүй болох боломжтой гэсэн. Тэгэхээр бид нар яах юм чухал вэ гэхээр бидэрт ингээд нөө бие даасан хүүхд хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бие даах боломжийг олгох нь чухал байхгүй юу? За ингээд баг багт нь яг мэдээж цэвэрлэн тийм үү? Явандаа болохоор за энэ өөрийнхөө цэвэрлээрэй гэдэг. Санаанд мэдээж хүртэл цэвэрлэхгүй шүү дээ. Тэр хүүхд чинь анхудаа жоохон одоо цэвэрлэл сурч байгаа юм чинь тэгсэн ч гэсэн бид нар ингээд тий болж штэ чадж штэ ингээд цэвэрлэлтийн ингээд одоо өөрөө дахиад үлгэрлэнэ гэсэн үг. Хоол хийхийг хүүхдээ ингээд тийм өөрөө сайхан хоол хийдэг болчоо гэж хүсэж байгаа юм бол жоон томроод хоол хийх боломжтой болоод ирэхээр нь баг багаар хоол хийхийг хамт хийгээд зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр ингээд ээж аавууд хүүхдээ айгүй хайрлж ингээд тэгээд ингээд хамаг юм өмнөөр нь хийгээд өгөх юм бол одоо ингээд төлбөрдөө сургуульд явуулаад зөөгөөд тийм үү одоо гэрийн үйлчлэгчтэй байгаад ч юм уу өмнө нь хамаг юм хийгээд өгчих юм бол тэр хүүхэд маань болохоор тийм зүйлийг айгүй их бусдаас шаарддаг, ирэх айгүй шаарддаг. Тэгээд үүргээ чадахгүй хөрөхгүй нь шүү дээ. Тийм. Тэгэхээр болохоор ингээд нэг бид нар Монголын нэг ийм үг гэдэг юм тааж мэдэндээ хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэхээр 0-3 наснд хаа мэд дээдэл 3-6 наснд нь болохоор хатан мэд тойгол 12 хүртэл зарц мэд зар 12-оос хойш болохоор найз мэд нөхөрлөө гэдэг тийм үү. Тэгээ энэ бол ингээд надад айгуугай санагддаг байхгүй юу. Ингээд бид нар баг байх үед нь хүүхдтэй аюулгүй тийм энэ хорвоонд дэлхий одоо сайхан гэдгийг ойлгуулна тий. Тэгээд жоон томроод ирэхээр нь мэдрэмжийн хатан чинь хаан чинь бол айгүй ихтэй штэ. Тэ тэр хааны үг хууль хатан чинь болохоор ингээ хатантай зөвшөлтсөж болдог байхгүй юу. Чи тэгээд байгаа юм шиг байна. Би бас ингэмээр байна. Тэ гэд ингээд яг тухайн ингээд хүнлүүн айгүй оруулж өгдөг. Тэ тэрнийхэн дараа тэ юмнуудын чадваруудын суулгана. Тэгээ өсвөр үеийн ороод ирэхээр угаасаа тэр хүн чинь бие даасан хүн болно тий. Тэрийг нь хүндэлнэ гэсэн үг байхгүй. За дараагийн одоо яг энэ том хүн болохтой холбоотой хэсэг дээр нэг ийм их монголчуудын дунд яригддаг тий. Би одоо нэг эмэгтэй өөрийгөө танилцуулж байгаа. Өөрийнхөө төрүүлсэн 3 хүүхэдтэй хатан мэжээсээ өргөж авсан нэг хүүхэдтэй. Тэгээд нөгөө нөхрөөд нь ч юм уу ер нь тийм том болоогүй явж идэг эхнэрүүд байдаг шүү дээ. Одоо ингээд нөхөр нь нэгэнт одоо ингээд гэр бүл болцсон, хүүхэд гарцсан. Тэр хоёр ингээд салахгүй. Тэгтээ ахаад одоо юу гэдгийг нөхрөө том болох хэрэгцээ шаардлагатай хүн байвал тэр хүн яах ёстой.
Жохоо оройтцсан байх тэгтээ шаардлага байгаад байдаг. Окей. Ингэдэг. Ямар нэгэн одоо бид нар үйлдэл хийхэд тийм үү? Өөрөө үйлдэл бий хүү. Одоо хүн ямар нэг үйлдэл хийхэд дөрвөн хүчин зүйлээс шалтгаална. Хүсэж гин үү, хүсэхгүй байна уу? Одоо хүсэхгүй байх юм бол угаасаа одоо жишээлбэл чи ингээ ажил хий, мөнгө олоо гэд ингээ хэлнэ штэ. Тэгэхээр ингээ ажил хийхийг хүсэхгүй байх юм бол ингээд угаасаа боломжгүй гэсэн үг. Нэгдүгээр тэгвэл хүсчиж болно. Чадах уу, чадахгүй юу гэдэг ойлголт гарч ирнэ. Жишээлбэл ингээд нөгөө нөхрөөрөө ингээд шийдвэр гаргуулах гад ч юм уу тий. Эсвэл ингээд гэрийн ажилд ингээд оролцуулах гад ингээд хичээлээ гэж бодъё л доо тий. Чи ингээ за би ойлголоо чамааг ингээд аж аргалтай байлгахын тулд би ингээд туслая. Гэхдээ шууд тэр хүн чинь ингээд нөгөө нэг яагаад анханасаа хийгээгүй вэ гэхээр анханасаа сураагүй байсан байж болно шүү дээ. Тэгэхэд болохоор одоо жишээлбэл би гоё хоол хийдэг нөхөртэй л болмоор энэ чи хоол хий тий. Гэт яах юм бол тэр чинь ингээд шууд гоё хоол хийхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг энэ одоо миний хүсэж байгаа зүйлийг одоо манаа нөхөр хийж чадах уу, чадахгүй юу гэдэг юм байна. Чадахгүй байх юм бол угаасаа хүн сурдаг юм байхгүй юу? Тэрийг багаар ингээд хамтдаа хийгээд ч юм уу те эсвэл ингээд заалгаад сурч болно. Сурах та тухайн хүн маань ингээд хурдан сурах чадвартай хүн байж болно. Удаан суух чадвартай хүн байж болно те. Тэгэхээр ингээд бид нар юун дээр алддаг вэ гэхээр ингээд өөрийнхөө бодлыг айгүй их тулгадаг. Эрэгтэй хүч хүн бэ, эмэгтэй ч хүн байна те. Тэр хүн хүсэж гин үү, хүсэхгүй байна уу гэдэг нэг анзаардаггүй. Энэ чинь болохоор дахиад ингээд мэдрэмж ирээд явж штэ. Тэгээд тухайн хүн энийг чадах уу, чадахгүй юу? Одоо жишээлбэл угийн 50 дүлгөөнөөс ингээд бид нар ингээд тий хурдан шалмаг хөдөлгөөний нэхэд иж болохгүй штэ. Угаасаа тийч чадахгүй. Манкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик. Тэгэхээр бас зарим юм хүлийн шүрхэл. Тийм. Тэгэхээр байгаагаар хүлийн шүрнэ. Одоо бүх хүн чинь давуу талтай, сул талтай, чаддаг зүйлтэй, чаддгүй зүйлтэй байхгүй юу? 100% муу хүн гэж юусоо байхгүй, 100% төгс хүн гэж хизээч байхгүй. Тэгэхээр ингээд одоо тухайн хүнийг яг бодитоор нь сайтай нь муутай нь хүлээгээд авчих юм бол бидний стресс багасна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээ өөрийгөө ч гэсэн ингээд зарим хүмүүс яг бодитоор нь хүлээж авахгүйгээсээ болоод ингээ өөрийн өмлөмж айгүй бага байгаад тэр нь сэтгэл готрол сэтгэл хөдлөлтөнд оролдог. Хажуудах хүн яг үндэ айгүй халамжтай хүн байж болно шүү дээ. Тэгэхэд тэрнээс илүү халамжийг хүсээд энэ ста ямар ч ажиллахгүй ахиагүй гэд ингээд шүмжлээд ахаар чинь тэр хүн яах юм. За дараагийнх нь бас нэг одоо нэг ийм нөгөө миний асуултууд болохоор илүү ингээд нэг хүмүүсийн дунд илүү байгаад байдаг. Манай одоо подкаст чинь бол яг ингээл яг энэ миний асуугаад байгаа асуултуудын мэдээллийг авч яадаг тийм хүрээ дотор байгаа хүмүүс л үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нийтлэг байгаад байгаа юмнууд маань яг шинжлэх ухааны хувьд орон үндэстэй юм байгаад байна уу, тэ төөрөгдөл байгаад байна уу гэдгийг л танаас тодруулаад байгаа юм л да. За одоо жишээлбэл нэг ийм яриа хүмүүсийн дунд байдаг шүү дээ. Эрэгтэй хүн өөрөөсөө ингээд нэлээд ихч хүн ингээд зарим эрэгтэйчүүдэд сонирхоод байдаг. Тэгээ яагаад энэ хүн ингээд байна гэхээр наа чин ээжтэйгээ өсөөгүй болохоор ингээд эмэгтэй хүнээс ийм гэргий гэдэг юм одоо үе тэнгийн эмэгтэй хүний хайр биш ээжийн хайр хүсэж байгаа учраас ингээд ийм байгаа маач гэдэг юм нэг тийм яриа байдаг шүү дээ. Энэ юу н хэр одоо юуны хувьд одоо эрэгтэй хүн насан туршид сонголтоо хийхдээ тийм одоо багтаач гэдэг юм уу бий болсон энэ үйл явдлууд төр тулгуурлаад ингэж хийж байгаа ийм сонголтуудын хөлбөрүүд юу н байдгүй. Маш их. Ер нь бол баг бүх сонголтын 90% яг ийм сонголтоор хийгддэг. За энийг бифтэх нэр тайлбарлая. За ингээ хоёулаа урталт 10 жимс байна заа. Тэгтээ хоёулаа бананы л мэднэ. Бусдын мэдэхгүй, иддэм үү, идэхгүй юм уу, яаж иддгийг ингээ мэдэхгүй. За тэгээ ингээд идмээр санагдана. Жохон өлснө. Айлын ах вэ?
Одоо банана тэгэхээр ингээд нөгөө хүмүүс ингээд танил зүйл лүгээ татагддаг. Тэрийгэ хайр байна гэж андуурдаг. За одоо хөр хүүхэнгээ кино шүү. Хуучин дурсамжаа хайртай андуурч байна гэсэн үг. Үгүй. За би танил гэж юм те. Танил зүйлийг лүгээ татагддаг байхгүй юу? Танил зүйл нь одоо нэг ээж аав хооронд харилцаж исэн, ээж аав надтай харилцаж исэн, бусад хүмүүс надтай харилцаж исэн зүйлүүд гэсэн үг. Эвтихнэр хэлэх юм бол. За хөр хүүхэнгээ кино дээ штэ. Тэрэн дээр яг ийм харилцаа яриадаг. Ээж намайг ингээд муу залуулуу соронзон мэд татагддаг гэж хэлдэг. Одоо сонголт хийхээрээ дандаа хамгийн муугийн сонгодог гэж хэлдэг. 25 бээр радиуст байгаа залуучуудаас нэгийг сонгоо гэхээр чи хамгийн муу сонгоно гэж хэлдэг. Яг тэр кинодод гэж ярьдаг. Тэгээ би яг ийм муу сонголтууд хийсээр яагаад би энд ирсэн байна. Яагаад вэ гэхээр тэрний аав нь тийм муу хүн байсан байхгүй юу. Тэгэхээр яг уу тэрийг бид нар болохоор эмэгтэй хүн дотроо нэг ханхуу төсөөлж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн болохоор дотроо нэг гүнж төсөөлж байгаа. Тэр зураг маань хөвчлэн ээжтэй минь аавтай минь адилхан байдаг. Тэгэхээр болохоор нэг хүнээс салаад одоо нэг аригчнаас салаад дараагийн аригчнтай суудаг шалхаан ерөнхийдөө. Маш цөөхөн хүмүүс одоо тийм үү яг надад ямар хүн хэрэгтэй байна гэдгээ өөрөө анзаараад мэдээд бусад хүмүүсийг ч гэсэн яг одоо ингээд надад үнж хүн хэрэгтэйж болно шүү дээ. За би ингээд үнж байдлыг эрхэмлдэгээ. Тэ би ер нь бол гэр бүлийн гадуур харилцаанд дургүй. Би чадахгүй. Надад ч гэсэн тийм хүн хэрэгтэй байна гэж бодож болно шүү дээ. Тэгээд тухайн хүн одоо ингээд үнж байж болох хүн ямар зан характартай байна гэдгийг ингээд таньж мэдээд одоо тэгээд зөв тэр тохиолдолд ингээд яг хүн зөв сонголт байдаг. За надад халамжтай үнэнж намайг байгаар минь хайрладаг эрэгтэй хүн хэрэгтэй байна гэд ингээд бодож болно шүү дээ. Ийм л эмэгтэйчүүд миний найзууд ч юм эргэн тойрны кино мөн дээр ийм л хүн жаргалтай ах шиг байна. За тэгэхээр ингээ байгаар нь хайрладаг хүн ямар хүн байх юм болоо тий бид нар ном зохиолоос уншиж болно, кинонаас харж болно. Кинон дэр чинь зөндөө харилцаа л гарч байгаа шүү дээ. Эргэн тойрныхоо хүмүүсээс ингээ хардаг тий ингээ үнж хүн бол ингээм байд юм байна тий ингээд хүнийг байгаар нь хайрлана гэдэг чинь энэ хүн байгаар нь хүлээн зөвшөөрөх нь ийм шинжүүд байд юм байна. Тэр чинь ухамсаргуудээр хүртэл ингээд анализ хийгдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд тэр хүмүүс маань ингээд яг хүсэж байгаа юм эрэл хайвал хийдэг. Эрэл хайвал хийгээд энэ л хүн байна. Тэгэд одоо яг энэ тохиолдолд бид нар хүссэн хүнийг сонгож чадна гэсэн үг. За хүн ингээд за жишээлбэл архитекттай ийм аав ээжийг найлныг архины хамааралтай гэр бүл төсгөө 10 тийм гэр бүл төссөн хүүхэд байлаа гэхэд зарим нь болохоор тэрийг хараад ингэх ёстой байна гэд одоо архиуд болж тий. Зарим нь би ингэж л болохгүй юм байна гэд тэрнээс яг эсрэгээр нь одоо яваад шүү дээ. Энэ яг адилхан нөхцөл дээрээс хоёр өөр сонголтыг одоо хөвгтж бай, хүнж бай. Энэ сонголтуудыг хийхэд юу нь юу нөлөөлт юм бэ? Юмыг хараад жигшээд болох эсвэл яг тэрийг дөөрэж хийх ийм хоёр өөр салаа замыг сонгоход юу нэг цааталтан сэтгэл зүйн хувьд тэр хүний дотор ямар ийм үйл явдал өрнөд ийм шийдлүүд юу нь гарах вэ? За олон хүчин зүйл нөлөөлнө. Тэр дундаас хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол тэмцэх чадвар байдаг. Одоо жишээлбэл ингээд би одоо ингээ арх уух чам амархан штэ. Ингээд стресслээ, архиулаа тий амархан. Ингээд стресс агүй урдан тайлгдана. За би энэ амархан ч гэсэн би энийг ээж минь зовсон. Тийм үү? Би зовсон. Аав минь зовсон байж болно штэ, тийм үү? Энээс болоод хүмүүс зовдөг. Тэгэхээр ингээд арх уух хүслийг дарах
чадвар байхгүй юу? Одоо өөрөө өөртөөгөө тэмцэх чадвар гэсэн үг. Одоо би уурлаа би хүүхдэд зодох амархан. Хүүхд лүг хашаарах амархан штэ. Тэр хүүхд жоох юм чинь миний эсрэг эсрүүцэж чадахгүй. Тэгэхээр ингээд эн чинь буруу. Тэ хүүхд нь миний уурын шалтгаан биш. Миний уурлсан нь миний хүүхд биш. Тэгэхээр ингээд би ингээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингээд хянья. Дарья. Тэ арай өөр зүйлээр ингээд би эсвэл гэртээ орохоос өмнө би тайвширч чад орё гэдэг маань би өөртөө тэмцэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд ямар хүмүүс одоо ингээд яг аавынхаа ээжийнхаа гаргасан алдааг давтахгүй байдаг вэ гэхээр өөртөө тэмцэлдэг чадвар. Тэмцсэн хүмүүс. Тийм, тэмцсэн хүмүүс. Тэгээ хамгийн хүнд дайсан бол өөрөө л ах шүү дээ. Яг энэ нөгөө өөртөө тэмцэхтэй холбоотой нэг ийм юу байдаг те. Ер нь монголчуудын дунд одоо шилбэл за нэг үе архиталт бол хамгийн том проблем байсан баг. Одоо бол мөрөдө тоглоомс эрчүүдийн дунд маш өндөр болсон. Тэгээ уулзаад нөгөө асуудалтай байгаа хүнтэйг ярихаар мэдээд идэг. Тийм. Тэгээд одоо дунд нь одоо арх ч юм уу тоглоом гэвэл тэрнээсээ гарах гэж бас зөндөө үзсэн байдаг. Тийм. Тэгэл үзэл өөрөөртөө ялагдаал. Тэх болгонд нь ингээд нөгөө эргэн тойронд нь байгаа хүмүүсийн урам хугараад байдаг. Тийм. Тэгээ сүулдэ ингээд яахаа мэдхээ байдаг. Ингээд би энэ одоо зөндөөл итгэх юм тэгэл гарлаа л гэх юм. Дараа нь дахиад нөгөө алдаагаа хийчих юм. Ингээд юм нэг үйл явдал өөр цаг хугацаанд ингээд тойрол алдаа хийгээл уучлахгүйгээл давтагдаал ингээд ийм одоо тэгтээ бас одоо бүр ингээд замаа алдчихаагүй. Ер нь тэгтээ замаа алдсан байсан ч гэр бүлийнх нь гişүү учраас одоо цаашаа энэ хүнтэй нэг урагшлах хэрэгтэй болдог шин. Ийм хэлбэрлүү орцсон хүмүүстэй ер нь одоо тэр арга гэрийнх нь юм уу эсвэл одоо эмчийн хувьд одоо та бүгд тэр ийм хүмүүс ирэхээр ер нь яаж ажилладаг вэ? Яах ёстой вэ? Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Донтолт бол айгүй хүнд өвчнөлтөө. Тийм учраас ингээд тэмцээд ингээд ажиллаад ялагдах тохиолдол асар их байдаг. Тэгэхээр ингээд тэр донтогч маань хичээхгүй байгаа гэсэн үг биш, арга гэр хичээхгүй байгаа гэсэн үг нэгдүгээрт биш шүү. Хоёрдугаарт гэх юм бол ингээд яагаад донтоод байгаа вэ гэхээр тэр одоо арх уугаад мөрөдө тоглоод гэд хэлчихэ тийм үү. Ингээд секс хийж болно, шопинг хийж болно. Бүх донтолтын цаана юу байгаа вэ гэхээр таашаал байгаа. Тэр хүн тэр зүйлээс л таашаал авч ийнэ л гэсэн үг. Тэгэхээр нөгөө хэдий ингээд нөгөө өөр таашаал авах зүйл баг байх тусам тухайн хүн одоо бүтлгүүдэх магадлал маш өндөр. Хоёрдугаарт ингээд нэг таашаалаас гадна маш олон хүчин зүйлүүд байгаа л да. Ингээд тэндээс таашаал чинь одоо биеийн таашаалаас гадна зөндөө олон зүйлүүд шүү дээ. Би үнцэнтэй хүн үү? Би хэрэгтэй хүн үү? Би хувь нэмрээ оруулж чадчихэв үү? Тэгээд ингээд нэг бас нэг яг сурсан аргаараа тэр чи айгу амархан учраас буцаал нөгөөдхөөсөө таашаал авчмаар байдаг өөрийгөө ялах байна уу гэд. Тэгэхээр ингээд нэг юм хөрсийг маш сайн бэлтэж торд жоохон чухал гэсэн үг. Яагаад вэ гэхээр хөрс гэдэг нь одоо тухайн хүн одоо жишээлбэл мөрөдө тоглоом яаж байгаа вэ гэхээр 100,000 төгрөг алдчихад нөгөөхөө олж авах гал одоо ингээд ингийн дээр хэлэх юм бол дахин тоглоод ингээд тэрэнд донцсон байж болно тий. Тэгэхээр одоо эн чин одоо ингээд буруу арга юм тий. Тэгээд айгүй олон өрөнд орчод байгаа шүү дээ. Тэгэл хамгийн хурдан мөнгө олох нь бол дахиад тоглох болчиход одоо яг тэгээд тулчаад байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо тэр талын боловсролын нэлийн олгон ажил олж өгөн ч юм уу те эргэн тойрон дэмжлэгүүд нэлийн ингээд байна. Тэгээ сэтгэл зүйн эмчилгээ төр чи яг яагаад одоо ингээд энэ байдалд орчвоо гэдэг юм чинь тайлбар одоо хүүхэд нас ч юм уу өөр нэг юмнуудтай ингээд холбогдоод явцдаг. Тэгэхээр ингээд энд маань тэсэр төвчээр цаг хугацаа мөнгө хичээл зүтгэл
тууштай байдал гээд асар олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Одоо эдгэр чинь ингээ хөрс гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ хөрсийг ингээд нөгөө одоо байнга л бэлдэж, сайжруулж одоо хянамга байж иж энэ зүйлийг давж чаддаг. Тэгэхээр миний нөгөө хэлээд байгаа энэ айгүй хэцүү гэдэг байгаа юм бэ. Тэгэхээр энээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг юм гарч ирж штэ тий. Тэгхийн бид нар ингээд нөгөө өөрийгөө стресс менежментийг айгүй зөв хийдэг, олон хоббидоо байх ч юм уу, тийм үү? Өөрийг нь ойлгох, дэмжих хүн байх ч юм уу. Тэгээ энэ талын мэдлэгийг одоо ингээд банк одоо тэгээ ингээл мөрөдө тоглоом гэдэг ах юм бол эн чинь ингээд болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд таашаалыг авдаг маш олон нэг арга гаргачихтай. Тэгээ орчин бас хэрэгтэй. Одоо ингээд яг яалтчгүй ингээ Монголд бол ингээд залуучууд байтугай тэг хүүхдүүд байтугай бид нар ч айтаахан цаг нөхцөөх таашаал авах зүйл ховраагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээл нэг сонирхол нэг тоглолцдог. Тэгэл нөгөөдг нь айгуу гой санагддаг. Угаасаа тэр чинь ингээд энгийнээр бидний даавраар л тоглоол байгаа л доо. Тэгэхээр ингээд чөтгөрийн тарихт ингээл бид нар нэг мэтгэл орцсон байдаг. За ингээд хоёулынгийнх нь нэг цагийн хугацаанд ер нь манай подкаст хэрэглэж маш хурдан өнгөрлөө. Ер нь баг одоо ингээд дуусч байна. Ер нь ингээд одоо ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудалтай тэгээ өөртөө тулгамдаад байгаа хэрнээ ингээд алхам хийж чадахгүй байгаа. Тийм хүмүүс маш их байна л да. Тэгээ ингээд ерөнхийдөө өөрийгөө мэдрээд байгаа. Гэхдээ юу гэдгээ ер нь бүрэн таньж чадахгүй. Тэгээ хамгийн гол нь яхаа мэддэг байгаа. Хинт хандах хэвээр хүнд очиод хэлэх юм уу, ойлгох юм уу? Магадгүй нэг хоёр удаа найздаа ч юм уу хэлсэн чинь нөгөөх найз нь нөгөөдхийн бүр ишин дэшин тараад энэ ч одоо юм болж байгаа юм байна гэдээ одоо дахиад хүнд ярих эцэг болгоцсон ч юм уу. Ингээд нэг тийм асуудалтай байгаа хэрнээ алхам хийж чадахгүй байгаа хүмүүст ер нь таимчийн хувьд юу үзүүлэх вэ? Эхлээд хүлийн зөвшөөрөж л гэж би эзэвлэн. Одоо ингээ асуудалтай байгаа гэдгийг өөрөө мэдээд байгаа. Тусламж авч чадахгүй байна гэдэг нь би сул яг энэ асуудал төр шүү тий. Сул дорой байна гэдгийг авч чадахгүй байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингээд хүн гэдэг чинь угаасаа л сул дорой юм да. Бид нар сул дорой учраас хамтаараа нийгмээр амьдардаг. Хүчрхэг байсан бол бид нар ингэж нийлэх ямар ч шаардлага байхгүй юу. Тэгэхээр хүн угаасаа сул дорой. Энэ нь хэвийн. Энэ нь окей. Бид нар сул дорой учраас одоо эцэг их хүмүүс том хүмүүс хүүхдийг асардаг, өсгөдөг, хүмүүжүүлдэг. Бид нар ингээ бусдын тусламжийг аваагүй нэг ч хүн байхгүй. Тэгэхээр ингээд угаасаа бид нар сул дорой юм аа. Бусдад туслах нь хэвийн энэ чинь хүн ёсны юм. Бусдаас тусламж авах нь бас хэвийн. Тэгээ хинээс тусламж авах вэ гэдэг нь чухлаа гэсэн үг. Бид нар итгэж найдаж исэн хүн туслах байх та гэсэн чинь тэр хүн туслаагүй ч болно. Тэр нь бусад хүмүүс өөрөд чинь тусалж чадахгүй гэсэн үг юусоо биш. Тэгэхээр ингээ мэрэгжлийн имийг мэрэгжлээсэн хүнээс нь бас аваач. Тэ? Сэтгэл зүйн зөвлөгөө заслыг болохоор найзаас аваад тэр угаасаа зөвлөгөө заслуулахгүй. За ингээд цагаа гаргаж манай подкастт оролцож үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Сонирхолтой ярилцлага боллоо. Ялангуяа хүмүүсийн хувьд ингээд нийтлэг тулгамддаг эсвэл нийтийн дунд байдаг энэ ойлголтуудын тухай яг одоо шинжлэх ухааны талаас нь мэрэгжлийн талаас нь зөвлөгөөнүүд өгсөн байх хүмүүст хэрэгтэй дугаар болсон байх гэж найдаж байна. Таны цаашдын ажил үйлс бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд эрхэм мөндөд сонсогчдоо энэ удаагийн манд дугаард Хонгор Зул эмч маань оролцож сэтгэл зүйн хувьд хүн нас биед хүрэх гэж ямар ойлголт вэ гэдэг тухай ярилцлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.